цон үзэгчдээ Өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн мэдээ хэлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн мэдээлэлд анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Хинтээ аймгийн удирдлагууд холбогдох албан байгууллагын дарга нар өвлжилтийн бэлтгэл ургац сураалт, хадлан тижэл, нүүрсний татан авалт болоод уурын зугнуудын бэлтгэл бэлэн байдал хэрхэн хангагдсан талаар ажлын хэсэг хуралдлаа. Сундууд шинээр орж байгаа барилга байшингийнхаа бүх халаалтын зарлалыг саналаа явуулсан бод үдчээгүүц. Хинтээ аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрлөлтөд 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 18 сумдыг дулаанаар ханган ажиллаж байна. Эдгээр байгууллагуудын өвлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны гишүүн Эрхэнбаяр аймгийн засаг дарга танилцуулсан юм. Дээрх 20 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчд байгууллагуудын 100-ны засвар үйлчилгээ Хэрлэн сумын 1-р багт үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөөл төгс компани, Баялаг хурх, Бороондор сумын Бороондор дулааны станц, Бачрал сумын Бугундар компани 100% хийсэн бол бусад зуухнуудын хувьд 70-аас 95% гүйцэтгэлтэй байна хэмээн танилцууллаа. За нүүрсний дата авалтын хувьд бол одоогор бол яг дата авалтыг хийж эхлэегүй 9 сарын 10-аас хийх төлөвтэй байна. Дата авалтын хувьд цагаан цэгэр болон хосбор, цэнхэр мандал сум, өмнө дэлгэр сум гэсэн дөрвөн аж ахуйн нэгж бол дата авалтаа үрдсэн байдлаар эхлэе гэж байна. За нөөц генератын хувьд бол аймгийн хэмжээнд нийт 15 сумын дулаан хангагч нар одоо нөөц генератаа аюулгүй байдлыг хангаж бэлдсэн байна. За бэлдээгүй сумг бол Хэрлэн сумын аж ахуйн нэгжүүд байна. Цэнхэр мандал сум, Дэлэрхаан гэсэн сумдууд нөөц генератаа бэлдээгүй байна. За цэнхэр мандлууд Дэлэрхаан сумд бол 11 сар ихэд бол нөөц генератор бэлэн байдлыг хангаж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байж байна. Тулгамжийн асуудал одоо бензин шатхууны өсөлттэй холбоотойгоор холбогд зарлуудыг бүгд дагаад өсчөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор тээврийн зардал, түншний зардал, гол зарлууд өсөд байгаа. За Багнарын нүүрсний дата авалт удаашрсан. Энэ болохоор Багнарын уурхай дээр болохоор дата авалт нь удаашрсан хөрс суулттай ажил муу хийгдсэн байгаа юм байна улсын хэмжээнд. Тэгээд одоо нэг машин орлоо гэхэд 2 хонжиж нэг дүүргэж гарч ирж байгаа юм төлөвлөгөөтэй байгаа. За хөдлөр хаалгын үйлчлэгээний гадна талтай одоо шугам энэ зүүн одоо гадна нэг барилгын ажилтай холбоотойгоор тасалдсан байгаа. Энэ одоо бол ер нь шугам холбогдоогүй байгаа. Энийг одоо яралтай холбохгүй бол одоо халаалтын үйл юу эхлэх гэж байна. За Үлзий тосгын ерөнхий улсын сургуулиуд 2 шигээ тогоо злуу байгаа. Одоо ерөнхий улсын сургууль халаалт одоо ер нь халаалтын үйлрээ одоо 9 сарын 15-нд халаалт эхлэх гэж байгаа толгой тогоогүй учраас нэлийн хүнд байдалтай. За Хинтээ ус компани одоо 2022 оны өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бол одоо ажлын маань бол 65 ажил төлөвснөөс 85% биелэлтэйгээр явагдаж байна. За бидний бол их өсвөрүүд талаас шугамшуулж чадлаас бол аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар нэлээд шинжлэгдсэн байгаа. За их усурын нэлээд дутагдaltaй газрууд байдаг. За ялангуяа манай 1-р зуун, 2-р зуун дээр бол их усурын дутагдал байдаг. Нэлээд бага. Ер нь бол за энэ дээр бол нэмж техникийн нөхцөл бол олохгүйгээр одоо байгаа хэрэглэгчдийг хангах тал дээр анхаарч ажиллаж байгаа. За 1-р зуун бол эрчим хүчний яамнаас зарлагдсан Хинтээ аймгийн Хэрлэн сумын 1-3 очмонлаа гэсэн энэ Немодо гэсэн энэ компаниудын шугамшуулжийг солих ажил 21 хоноос Бат комплекс гэдэг компани шалгараад улсын төсвөөс зарлагдсан ажил хийгдэж байгаа. За энэ ондоо бол Бат комплекс компани бол 2021 оны 9 сард бол тендертэй аваад ажил нь эхлээд тэгээ энэ 22 онд бүтэн яваад 23 онд дуусахаар ийм гэрээтэй мэлээ. Тэгээ энэ ондоо болохоор Немодогийн шугам, за манай 3-р зуухны шугам, за 1-р зуухны хойд жигүүрийг сольж дуусгана гэдэг ийм мэдээллийг бол сая өгсөн. Ер нь бол компани бол нөгөө гол зүйл бол одоо нөгөө материалын одоо ирэн дээр бол гацчаад байгаа юм байна лээ. Тэгээд энэ жилдээ үг нь бол 1-р зуухныхаа энэ урд хойд 2 жигүүр хоёулангийн одоо шинэ шугамыг одоо дулааны станцын бэлтгэл ажлын хүрээнд шинжилж байгаа. 2-р контр гэдэг утгаараа. Гэтэл одоо энэ хилгайлын асуудлаас болоод манай хойд бараа материал ирэхгүйгээр одоо гацсан учраас бид энэ жилдээ 1-р зууны хойд жигүүрийг хийгээд 2-р урд жигүүрийг нь ирэх жилийн хавар эртэх хэлээ гэдэг ийм юмыг дөг саяхан одоо компанийн захирлал манад мэдэгдэж байна лээ. Гэхдээ ажил нь бол одоо ингээ явагдаад хойд жигүүр юу шугамны ажил бол явагдаж байгаа. Тэрнээс бид нар нөгөө гүйцэтгэгчээр орж мараад янз бүрийн ажил гэсэн юм бол ер нь бол байхгүй. Компани дангаараа өөр ажлыг гүйцэтгэж явж байгаа. За нүүрсний татан авалтын тухайд цагаан цахируулах компани, Хосбар компани,
Борон дээр дулааны станц бүрэн татан авчээ. За нүүрсний татан авалт тааруу байгаа нь уурхайн хурс хуултын ажил тааруу байгаатай холбоотой бөгөөд нэг машин оруулахад 2 хоног дүүргэлт хийж байгаа нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм а. Мөн аймгийн удирдлагуудын зүгээс тог цахилгаан тасарч байгаатай холбогдуулан дизель генератор ажилуулж айлдварх албан байгууллагын дулааныг тасалдалгүй байх чиглэлийг бүх шатны дулаанаар хангаж байгууллагуудад үүрэг өглөө. Үүний үр дүнд одоогийн байдлаар цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд ажиллах цахилгааны нөөц их усрыг 15 сумын дулаан хангаж байгуулга авч аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байна. За мэдээж хот суурингийн бас энэ үйлчлэлт, энэ уурын зүхний үйлчлэлт одоо сумдууд дээр 18 сум маань бол төвлөрсөн дулаантай болсон. За үүнтэй холбоотойгоор бол бас аж ахуй нэгжүүд бас аймаг дээр ирдэг ачаал харьцан гайгүй болсон. Яг энэ дэр одоо би юу шаардж байна гэхээр бүх аймагуудын дулаан хангагч байгууллагууд одоо цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд нөөцийн генератортай байх гэдгийг шаардж байгаа. Нодлонгоос эхлээ шаардаад ихэлсэн. За энэ жилийн үед бол 2 хон сум генераторгүй байгаа гэсэн мэдээлэл ирж байна. Дэгэр хан сум цэнхэр мандал. За энэ хоёр дулаан эрхэлдэг байгууллагын аж ахуй нэгжүүд бол энэ жилдээ бид авчнаа гэдэг. Ингээ ирэхээр 18 сум маань бол тог цахилгаан тасрах үед бол нөөц генератор ажиллуулахад бол дулааны тоглолт үүсэхгүй, өвөл хөлдөхгүй гэсэн үг байгууллагууд маань. За яг Хэрлэн сумын хувьд бол ямар шиг байна вэ гэхээр бид нар бас онцгой комиссээр 2 генератор бэлэн байгаа. За энэний ус дээр 3 генератортай, эрчимдээ 1 генератортай. Бид нар бол тэрийг бол тог цахилгаан тасрах үед бэлэн байдлаар ажиллах бүх төлөвлөгөөр одоо холболтын схемнүүд нь гарчихсан ингээд бэлэн байдалтай ингээд ажил бол ингээд явагдаж байгаа. Та бүхэн бас мэдж байгаа нөгөө баруун аймагуд маань бол одоо суунчлага маш муу байгаа. Тэгэхээр наашаа нүүдэл суудууд нэлээд явж байгаа. Тийм болохоор нөгөө отроор орж ирэх гадны аймагуудын малыг орж ирэхэд бид нар ямар шиг байдлаар орох хэвчээ. Оруулах юм уу, оруулахгүй юм уу? Хүн дээр мал одоо орж иж байгаа малын вакцин хийгдсэн юм уу, тарилга нь хийгдсэн юм уу, угаалга нь хамрагдсан юм уу гэдгээ шалтгаалаа бид нар бас өмнөх жил бол Хөлөнгөлийнхөө постн дээр л тодорхой хэмжээний пост гаргаад ажиллаж ирсэн. За энэ жил бид нар энийг хийх үгүй юу гэдгээр бас сая ярилцаад ингээ явж байна. За хоёрт мэдээж молын нөгөө гоц албартай холбоотой асуудал байна. За хадлагын асуудал бас яригдж байгаа. За энэ жилийн үед бол энтэй аймаг бол зунчлах сайхан байгаа. Сумдууд бол яг харилцаа адилгүй хадлан авах. Энэ жилийн үед бол ерөнхийдөө Норуулан Баяадаргаа төшгөлж бусад сумдууд нь хатлан хичээлээ бэлтээ гэсэн юм байдалтай явж байгаа. Тэгээд сум болгон 80 тонноос 40 тонн хичээл бэлтэх юм албан даалгавартай байгаа. Энийг асуудлаар бас сумдууд маань бол ерөнхийдөө бол хатландаа гарчихсан. За хатлангийн бол тодорхой хэмжээнийх бол хатлангууд нар бэлтчихнэ. Одоо малчт маань сум хатландаа гараа явж байна гэсэн юм байдалтай байна. Дашин сонирхуулгад эмнэлэг сургууль цэцэрлэг айлдвархийн халаалтыг 9 сарын 15-нд, бусад байгууллагын халаалтыг 10 сарын 1-нд өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. Дараагийн мэдээ. Монгол улсын 16 наснд хүрсэн иргэн бүрт 5 жилийн хугацаатаагаар тоон гарын үсгийг олгохоор тусгагдсны дагуу 21 аймаг 9 дүүрэгт гарын үсэг олгох ажил үргэлжилж байгаа илээ. Гэвч тоон гарын үсгийн олголт хангалтгүй иргэд ач холбогдлын талаар төдийлөн мэдэхгүй байна. Одоо таны иргэний үнэний чипэн дээр тоон гарын үсэг хуулагдаж байгаа шүү та. Тэр хүлээж байгаа. Улсын бүртгэлийн ерхий газраас Монгол улсын 16 ба түүнээс дээш насны иргэддээ 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоон гарын үсгийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 265,400 иргэнд иргэний үнэлгээний санах хой буюу чипэн суулгаж тоон гарын үсгийг олгоод байна. За Хинтээ аймгийн тухайд тоон гарын үсгийн олголт хангалтгүй буюу иргэд төдийлөн ач холбогдлыг нь мэдэхгүй байна. За аймгийн хувьд 3,500 иргэн тоон гарын үсгээ аваад байгаа ч зорилтод бүлгийн иргэдийн 1% ч хүрэхгүй байна хэмээн улсын бүртгэлийн газраас мэдээлж байна. За захин гарын үсгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр бол 2022 оны 5 сарын 2-ны өдрөөс бол улс орон даяар тоон гарын үсгийг олгож эхэлсэн. За хэдийгээр одоо 4 сарын орчмын хугацаа өнгөрч байгаа хэдий ч нөгөө тоон гарын олголтын ажил маань бас удаашралтай байна. Одоо тус аймгийн хэмжээнд бол нэг 4-5% л явж байна. За Монгол улсын 16 болон түүнээс дээш настай иргэн бол тоон гарын үсэг авч болно. За тоон гарын үсгийг бол одоогоор 5 жилийн хугацаатай үн төлбөрөөр олгож байгаа. Тэгээ иргэн бол иргэний үнэлэх юм уу ухаалаг гар утастайгаа ирээд одоо улсын бүртгэлийн хамгийн өөрт ойр байрлах одоо байгууллагад очиж одоо гарын үсгээ авах, өөрийн биеэр очиж авах юм юутай байгаа. За тоон гарын үсэг маань цааш хэрэглээнд тэмдэрснээр бол одоо бид нар бүх төрлийн одоо захим төрийн үйлчилгээг авах одоо захим системд хандах, за цаашлаад одоо гэрээ хэлцэл байгуулах,
за эрүүл мэнд одоо татварын үйлчилгээг ч гэдэг юм уу тий бүхэл одоо натрат гэх мэт үйлчилгээг бол одоо цаг хугацаа орон зайнаас үл хамаарч бол авах одоо чухал ач холбогдолтой юм. За тоон гарын үсэг одоо олголтын ажлуудаас үлдээ байгааг бол нэгдүгээр тул ингэж ойлгож байгаа юу яг одоо нөгөө төрийн байгууллагууд болоо аж ахуйн нэгж байгууллагууд маань тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлж хэрэглэегүй. Тийм учраас нөгөө иргэд маань юу ойлголт маш муу нөгөө нэг тухайн үед нь болъё гэсэн юм хүлээлттэй байгаа хандлага бас ажиглагдчихэ. Одоо бид нар бол хоёр янзаар тоон гар үсгийг одоо тэр төхөөрөмжөнд суулгаж байна гэсэн үг. Одоо иргэний үнэлгээнээс ханах хоёр юм уу? Эсвэл ухаалаг гар утасны аппликейшнаар дамжуулж ингэж олгож байгаа. Тэгээд иргэн бол өссөн сонголтоороо авч болно. За үн төлбөргүйгээр. За манай аймгийн хувьд бол сумдууд бас юу сум хүн дээр одоо улсын бүртгэгч ажиллаж байгаа. Бүгд олгож байгаа. За өнөөдрийн байдлаар бол яг нь норивлон, жаргалтхан, дадал гэх мэт сумдууд бол бас яг идэвхтэй бас тоон гарын үсгээ авж байгаа тийм үедээ байна. Тоон гарын үсэг гэдэг ингээд бидэд ингээд бүртгүүлээд авлаа. Тэгээд цаашдаа бол ер нь бол Монгол улсын цахимжин гэж байгаа. Тэгээд цахим Монгол хөтөлбөр хэрэгжиж байгаа юм шиг байна. Тэгээд одоо тэгээд бидэд бас нэгжид тэгээд цаашдаа бол нэг хурууны хийгээр заавал нэг ингээд нэг бичиг цаасаар ноцлохгүй тий хурууны хийгээр ингээд явах боломжтой үйлчлэгээ авах боломжтой юм бол би тэгж л ойлгож байгаа. Тэгж ойлгож байгаа. Тэг. Хэр хэлбэр хурдан шуурхаа. Аюу одоо ерөөсөө ингээд удахгүй ердөөс нэг 2 3 минутанд л яач. Тэгээ манайхан хаантих маань ингээд бүгдээрээ гоё тоон гар өсгөө хамаарай гэж би одоо бүгдэнд уриалъя да. Хинтээ аймгийн цэцэг дарга Цэнтжавын чогсомжав тоон гарын үсгээ авч бүх төрлийн байгууллагын дарга нарт үүрэг өгч албан хаагчтай хамруулах чиглэлийг өглөө. Аймгийн цэцэг даргын тамирын газрын албан хаагчид өнөөдрийн байдлаар 100% тоон гарын үсгээ авсан байна. За тоон гарын үсгийг цаашид бүх төрлийн төрийн цахим үйлчилгээ, гэрээ хэлцээр байгуулах, банк санхүүгийн төлбөр тооцоо, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, өргөдөл хүсэл зөвшөөрөл, албан тод, бусад төрлийн цахим серверүүд ашиглах боломжтой. Иргэд харьяал харгалзахгүй улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгжээс тоон гарын үсгээ авч болох бөгөөд бүртгэгчээр дамжуулан эртний үнэлгээний чипэн суулгах, мөн бүртгэгчийн оролцоогүйгээр захин машин буюу киоскоор авах, дээрээс нь нэмээд ухаалаг гар утсаар авах боломж бүрдэж байна. Дараагийн мэдээ. 2022 он жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олох хөнгөлтэй зээл хамрагдахаар Хинтээ аймагт нийт 12 аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэнийг цахим системд баталгаажуулан судалжээ. Үүнээс төсөл сонгон шалгаруулалтын эхний 2 үе шатны судалгааны дараах байдлаар 9 төслийн 914 сая төгрөгийн хүсэлт тэнцвэрлээд байна. Жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дугаар сарын 2-ны өдрүүдэд Хинтээ аймгийн 6 суманд төслийн наривчлсан судалгаа хийж төсөл хэрэгжих бодит байдлыг газар дээр нь танилцж ажиллалаа. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлтэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлөвлөх хяналт тавих журмын дагуу жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл орон даяар нэгэн зэрэг авч эхэлсэн билээ. Энэхүү төсөлд Хинтээ аймгаас 12 төсөл баталгаажснаас 9 нь эхний шат буюу урьдчилсан судалгааны хэсэг шалгарсан бол 2 дахь шат буюу наривчилсан судалгааны хэсэг одоогийн байдлаар явагдаж байна. 2022 онд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй хөнгөлтэй зээл олох ажлын хүрээнд Хинтээ аймгаас нийт 914 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 9 аж ахуйн нэгжийн төсөл байгаа. За тэр төслийг наривчлсан үнэлгээг бол хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийн газраас яг төслийн одоо хэрэгжилтийг шалгахаар 3 мэрэгжилтэн Хинтээ аймагт ажиллаж байна. Хойноос нь Жаргалт хаан, Баян Адраг, Батширет, Норовлон, Бэрх сумуудаар яваад одоо өнөөдөр төв дээр нь ажиллаж байна. Жишээ нь дурдах юм бол одоо бүдэн шувууны төсөл байна. За Батширетэд сүү цагаан идэ үйлдвэрлэж байгаа төслүүд байна. Ерөнхийдөө бас монголчууд баялаг бүтээгч болж байгаа нь харагдаж байна.
Наривчлсан судалгааны хэсэг бол газар дээрээс нь төсөлд хамрагдаж буй шалгарсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах хэсэг юм а. Тэгвэл Хинтээ аймагт тус жижиг дунд үйлдвэрийн газрын ажлын хэсэг, аймгийн хүнс үдэ аж ахуй газрын мэрэгжилтэн болон Бэкс хөтөлбөрийн Хинтээ аймагт салбар нар ажиллаж төсөлд хамрагдаж буй аж ахуйн нэгж иргэдтэй уулзж байна. Тус ажлын хэсэг нь Жаргалтаан, Бачирээд, Баян Адраг, Бэрх, Нориглон, Хэрлэн зэрэг сумдууд дээр ажиллах юм. Манай аймгаас уг төсөлд эрчимцэн мал аж ахуй, сүүс хүм бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмжийн аж ахуй, шувууны аж ахуй зэрэг чиглэлүүдээр төсөлд хамрагдаж байна. Энэ бүдүүн шувууны өндөг нь 2003 оноос эхэлсэн. Үйл ажиллагаагаа маш сайн явуулж байгаад яг ковидын цар тахлын нөхцөлөөс болоод 2 жилийн хугацаанд бол нэлээд сааталтай босчихсон. Одоо буцаад эргээд энэ бүдүүн шувуунууд эргээд одоо сэргэх юм болж байгаа. Энэ бүдүүн шувуу бол ганцхан одоо Бэрх Хинтээ гэхгүйгээр одоо Улаанбаатар хот баруун 21 аймаг одоо хэрэглэгчдэд хангаж чадсан. Өнөөдөр 2003 оноос эхлээд өнөөдрийн хүртэл эднийх бол тодорхой ашиг орлогоос илүүтэйгээр хэрэглэгчдэд энэ брендийг бий болгох хэрэглэгчдэд одоо энийг таниулах одоо ийм л одоо ажил явуулж байна. Одоо бол энэ үйлдвэр эргээд өргөтгөл хийх болсон юм байна. Энэ зах зээл нь өнөөдөр хангалттай бий болчихлоо. Ковидын үеэр бол одоо энэ өндөг бол маш сайн дархлаажуулалтын өндөг байна гэдгийг бол одоо манай эмчнэр эрдэмтэд бол судлаа гаргаад ирсэн. Нэг ширхэг өндөг дахианы 2 өндөгтэй тэмцэх ийм одоо хүчин чадалтай болж байна. Одоо бол эднийх маань бол Бэрхтээ бол борлуулалт хийдгүү, аймагт борлуулалт хийдгүү, Улаанбаатарын сүлжээ одоо бүх том дэлгүүрүүдэд л одоо хангалттай хийгээд явж байгаа. Хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа тийм байна. Гэр өрхийн аж ахуйн хөлөмжийн аж ахуй ногоо үрсэлгээний хэлбэрээр явуулж исэн. Тэгээд жижиг дунд үйлдвэрийн газрын бичил зээлийг дэмжих санд зээл хүсээд 100 сая төгрөгийн зээл хүссэн. Тэгээд зээлийн маань хүрээнд өнөөдөр анхан шатны хяналт ихэнх хүмүүс ирээд манайхтай танилцж байна. За энэ төсөл маань бол бүс орон нутагта хөлөмж хийж хөлөмжийн аж ахуй эрхэлдэг жимсэх нь ногоо тариалдаг айл өрхийг дэмжих зорилгоор хөлөмж хийж зарах борлуулах хөлөмжийн аж ахуйтай холбоотой тоног төхөөрөмж үр үрсэлгээний зүйлийг оруулж ирж борлуулах өс нутгийнхаа ард иргэдийг дэмжих зорилготой тийм зээл хүссэн. Тэгээ зээлийнхаа юуг өнөөдөр ингээд шалгуулад ингээд байж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн газрын ажлын хэсэг Хинтээ аймагт ажиллах үеэрээ хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын Хинтээ аймаг дахь салбарын зөвлөхүүдтэй уулзаж жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн хэрхэн чадваржуулах талаар санал солилцсон хамтран ажилласнаас гадна зөрчилтэй зээлийг барагдуулах талаар аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай уулзаж хийгдэж байгаа ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо. Өндөр хаан мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн мэдээллийн хөтөлбөр та бүхэнд хүрлээ. Та бүхэн амралтын өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.